Эмбүк төлөвлөж байна. Зохиолч Мигель де Сервантес. Кехот ноён. Кехот ноён Ямаачид нарт тохиолдсон явдлыг өгүүлсэн 9-р бүлэг. Кехот ноёныг Ямаачид таашаан угтлаа. Мань Санчо ажнаа ээлжиг хоёрыгоо эмээлтэй хазаартай хөдлөөд Чанжууга Ямааны махны үнэр ханхалсан зүгт алхлаа. Маха гаргахаар нь зададлаа идэх санаатай хорхоотож очтол Ямаачид маха тогоотой нь гаргаж тавиад адсаг дэвсэж хөдөөгийнхөө маягийн хоолыг хам хумхан хийсэн тул Санчогийн хүсэл эсвэлв. Дараа нь тэр хоолоо 2 жуулчин төгөөд хувааж ид хэмээн үлэмж ээлдэг байдлаар өгүүллээ. Тэр байрыг мандаг 6 Ямаачид бүгдээрээ адсаг дээр сууж Кехот ноёныг хөмрөөтэй онгоц дээр суу гэж болготуу байдлаар доглоо. Кехот ноёны суухад эврээр хийсэн хундгыг авч өгөхийн тулд ардан зогслоо. Санчогийн зогсоо байхыг хараад Кехот ноён ийн өгүүлрүүн. Санчо минь, чи солио тусаа юу? Айлан дайтагч морьтны байгууллага гэдэг маань асар их үн хүндтэй бөгөөд түүний үйл хэрэгт зүтгэж яваа хүмүүс хаач хизээж олон түмний хүндэтгэлийг хүлээж авах хэрэгтэй байдаг учраас би чамайг өөртөөгөө хамт суулгаж эдгээр сайн сэтгэлд хүмүүсийн дунд чамтайгаа эргэтгш байхыг хүсэж байна. Би бол байглаас заяасан эзэн чинь. Чи бол миний элдэж учраас 1 тавгаас идэж 1 аягнаас ууя. Өөрөөр хэлбэл айлан дайтагч морьтны ёсонд харилцан хүндэтгэх явдал байдаг болохоор хайр дурлал луга төсөөтэй зүйл гэж хэлж болно. Маш баярлалаа. Тэгвч амбан хүнтэй зэрэгцэн суухын оронд идэх юмтайсан бол гав ганцаараа босоо зогсоод идэж байвал надад туйлын таалалтай байгсан гэж өршөөлт танд зориглон айлтгая. Ийм учраас ганцаараа эрх чөлөөгөө эдэлж гэртээ байгаа юм шиг байх нь надад дээр байна өө. Бусдад дайлуулж хойлог шувууны мах урдаа тавьчихад яаралгүй зажлах, байнга амаа арчих, хүний нүд манч байж балга юм уух, ханиач найтайхаас эхлээд бас юу ч бэлээ дээ. Тэр бүрийг цээрлэж цэмцэгнэх гэдэг чинь төвөгтэй юм. Чингэхлээр эзэн минь, та намайг айлан дайтагч морьтны ёсонд багтаж өршөөлт эзэн таны элдчийн албанд зүтгэж байгаагийн минь хувьд надад үзүүлэх гэж байгаа тэр их ивэл хүндэтгэлээ миний биед ашиг орлоготой зүйлээр сольж өгмөө. Харин өчүүхэн надад ивэл хүндэтгэл үзүүлэх гэсэнд чинь би туйлын их баярлалаа. Ёр нь ивэл хүндэтгэлийг надад хизээч бүү сойрхох болтугай гэж Санчо хэлэхэд, ямар ч хэлгээсэн суу, нохойн толгойг ширээн дээр гэхэд шороон дээр гихч болох нэ хэмээлээ. Кехот ноён Санчогийн гараас татаж өөртөөгөө зэрэгцүүлэн суулгалаа. Айлан дайтагч морьтон элдэж гэх мэтийн үгийг Ямаачид огт ойлгохгүй тул ля гэсэнтэй адил байлаа. Тэд зочдыгоо гөлрөн үг дуурахгүйгээр бараг зангидсан гарын чинээ огтолсон маха шунаг өмхлөн шал хийлгэн зажилж байлаа. Ямаачид маха эзний дараа нилээд их царсны самар адсаг дээр асгаж чулуу шиг болтлоо хатсан толгойн чинээ бяслаг гаргаж тавилаа. Тэр хооронд Кехот ноёны хундаг бас зүгээр байсангүй. Усны ховоо мэтээр заримдаа дүүрэн, заримдаа дундуур дамжин тойрсоор Ямаачдын гаргаж тавьсан 2 боривтой дарсны нэгийг удаж төдөлгүй дуусгачихлаа. Кехот ноён гэдсэн цадаад царсны самраас чимхэж аваад түүнийг анхааралтай ширтэн яриа дэлгэж, эртний хүмүүсийн ярьдаг сайн цаг гэх чинь үнэхээр хангалуун сайхан цаг байжээ. Чингэхдээ өнөөгийн бидний асар үнэлж байгаа барагтайхан энэ амьдрал тэр сайхан цагт үнгүүгээр олдож байсан учраас биш. Харин тэр үеийн хүмүүс чиний миний гэдэг 2 үгийг ялгаж мэддэггүй байснаас тэр юм. Тэр буянтай цагт юм бүхэн нийт дундих байж л дээ. Хоногийнхоо хоолыг олж идэхийн тулд том царс руу гараа сарвайж, царс нь өөдөөс нь мөчрөө сунгаад л амтд сайхан самраа хайрлж байжээ. Түргэн урсгалт мөрөн тунгалаг ариун горхинууд аршаан нанчид болсон арвин бэлэг усаараа
ангааг нь гаргаж байжээ. Ухаан оюун уран авьяаст цүгийнүүд хадны завсар модны хонголд оршин сууч амтлаг бөгөөд элбэг сайхан балаа горилсон хүмүүрд зүгээр өгдөг байж. Бүдүүн элчүү моднууд хөнгөн даргар хальсаа зөвхөн сайн сэтгэлийнхээ үүднээс хуулан хайж түүний түн авч цаас шуурганаас бие хамгаалахын тулд ургаа мод төшүүлж барьсан ормоо бүрж байжээ. Тэр цагт газар сайгүй найрамдал нөхөрлөл ноёрхож байжээ. Бас уул талаар даруй хувцастай малгааны оронд шарилж цагирглаж толгоодоо угалсан толгой нүцгэн сайхан царайтай номхон зантай малчид явдаг байжээ. Темирхүү янзаар хувцалсан нь тэрийн улаан ёнхор ба маш бүх торгыг тэр үеийн чамирхал болгон хэрэглэж зохис сайхан хувцлаж байсан нь би гойхоос өөр ажил хийдгүй язгууртны маягламтгай дэгжин хатагтай нараас дутуугүй ганган харагдаж байжээ. Тэрчлэн хайр сэтгэлээ илчлэхдээ хуурамчаар гойж гоодож уран хошин арга хэрэглэхгүйгээр шулуун шудраг ханддаг байжээ. Худалч цусарч ёс байхгүй зөвхөн ээлж үнэнч ёс байжээ. Ховдог шунхаа ёс огт байгаагүй бөгөөд гутаах доромжлох явдлыг жигшин үзэж зөв журмыг сахидаг байжээ. Тэр үед шийдэх хэрэг гарч байгаагүй болохоор хууль цааз гэж бараг байсангүй. Харин явсаар эрен цаг улирах тутам хар санаа ихсэн эцэс сүлд нь аялан дайтагч мордны байгууллагыг бий болгосон ба энэ байгууллага нь өнчин ядууст туслах үүрэгтэй юм. Малчин ах トゥ нар минь, би бол тэр байгууллагад багтсан хүн учраас өөрийгөө ба элдчийгээ төлөөлж та бүхний дайлж цайлсны хариуд талархахгүй байж яах нь чадна. Үнэн дээр аялан дайтагч мордонд тус үзүүлж байх нь хорвоо дэлхий дээр оршин сууж байгаа хэн бүрийн шууд үүрэг билээ. Тэн авч энэ үүргээ мэдэж байгаа эсэм мэдэж байгаа алин боловч намайг баашгүй сайхан угтаж найрандаа оруулж дайсанд тань би та нарыг баашгүй үннээр магтан ерөө хэмээн өгүүллээ. Мань мордон өөрийн дайсан царсны самрыг харснаасаа болж л сайн цагийн тухай санаж бодол сэтгэлээ ямаачтай хуваалцахыг хүсэж энэ их яриаг дэлгэсэн ажээ. Гэтэл ямаачт нь юу ч ойлгохгүй царай гарган үг дуурахгүй гөлрөн сууцгаалаа. Санчо бас дуугүй сууж царсны самар идэж бүлээтгэхээс болгоомжуулж царснаас дүүжилсэн нөгөө нэг боривтой дарснаас байн балгаж байлаа. Оройн хоолоо аль хэдийн идэж дууссан байхад Кихот ноён эрүү хамхилгүй ярьсаар байлаа. Бүр сүүлд нь нэг ямаачин ийн өгүүлрүүн. Өршөөлт эзэн аялан дайтагч мордон минь туйлын мэхийн байж айлтгая. Үнэн дээр бид чин сэтгэлээсээ таныг аятай таата дайллаа. Ингэхлээр одоо танаас нэг зүйлийг хүсье. Одоохондоо нэг ямаачин хурж ирэх ёстой. Тэр хүнээр дуулуулж таны сэтгэл сонорыг зугаацуулмаар байна. Ямаачныг үгээ хэлж дуусмагц хуурын дуу гэнт хангинаж дараах нь хуур барьсан хүн хүрээд ирлээ. Тэр бол 22 насны гоц үдсгэлэн царайтай хөвгүн байлаа. Хоол эзэн үү гэж нөхд нь асуухад эзэн гэж тэр хариуллаа. Чингэгтэн түүнийг эрнэ гэж хэлж байсан ямаачин тэр хуурчинд Антонио, ингээд чи нэг дуу дуулж өгч биднийг баясгах. Уул ой газарт хөгжимддэг хүмүүс байж болдгийг манай хүндэт зочин нүдэрээ үзэг гэлээ. Дуртай гүйцэтгэе гэж хөвгүн өгүүлэв. Түүний дуулж дуусахад Кихот ноён өөр нэг дуу дуулгаж гуйлаа. Гэтэл дуу сонсохын оронд жаахан дуг хийхээр хажуулж байсан Санчо хориглож эзэнтэй хандан "Өршөөлт эзэн минь, та эрдхэн ундах газар олж авсан нь дээр биш үү? Өдөржин ажил хийж ядарсан хүмүүсийг шүн дуулуулад яах нь вэ?" гэлээ. Санчо, би ойлгож байна.
Боривтой дарс руу их арайлгсан хүнд дуу хөгжмөөс дугхийн дээр байгаа биз хэмээн өгүүллээ. Бурхан өршөө, дуртайгаа л хийвэл таарна гэж Санчо уцаарлаа. Би татгалзахгүй. Чингэхлээрээ чи дуртай газараа унтаж болно. Надад бол хэвдснээс дуртай зүйлээ сонгон авч сэтгэлдээ шингэн цовоо байсан нь дээр байна. Санчо минь, тэрнээс гадна чи миний чихийг дахиад нэг боогод өгөхгүй бол тэсхийн аргагүй өвдөд байна гэж Кихот ноён хэллээ. Санчо боож өгөхийг завдтал нэг ямаачин шархыг харж хаад надад шархыг дорн эдгээдэг юм бий тул та байцна гэж элдчихэд хэллээ. Эргэн тойронд үнэрт тосны бут их байлаа. Тэр ямаачин хэдэн навч тастан авчирч амдаа зажилж давстаа олж чихэн дээр нь тавьж сурмаг янзаар боож өгөөд үүнээс өөр юу ч хэрэггүй гэлээ. Тэр ёсоор эдгсэн бүлгээ.